нийслэлээс агаарын бохирдлыг бууруулах зорилгоор орон сууцжуулах, хэр байшин дулаалах, хийн түлшинд шилжүүлэх төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд хатуу түлшний хувьд хамгийн цэвэр түлш хагас коксон шахмал түлшийг 2025 оны галалгааны улиралд нийслэлчүүд хэрэглэж байна. Энэ жил нэг сайн мэдээ гэвэл агаарын бохирдол нийт дүнгээрээ 23%-аар буурсан гэдгийг бас та бүхэнд хэлье. Ирэх жил Монголд үйлдвэрлэсэн хагас коксыг бид нар худалдаа авахар тендерээ зарлахаар бэлтгэл ажил хангагдж байгаа. Энэ нь юу хэлж байгааг бол Монгол улс анх удаа нүүрс пиролизийн үйлдвэртэй болоод ийм одоо өржилт нөхцөл бүрдэж байгаа гэдгийг бас та бүхэнд хэлье. Баярлалаа. 2025 оны өвлийн улирлын агаарын чанарын үзүүлэлтүүдийг 2024 онтой харьцуулахад хөхрлөг хий 43%-аар, PM2.5 буюу нарийн тоосонцор 8%-аар, PM10 тоосонцор 19%-аар багассан байна. Энэ жил хагас коксон түлшийг Монгол улсын болон олон улсын стандартад бүрэн нийцсэнийг гэрчлэх тохирлын гэрчилгээг холбогдох байгууллагаас олгосон. Энэхүү гэрчилгээ нь тухайн бүтээгдэхүүн олон улсын болоод дотоодын стандарт, техникийн шаардлагад нийцэж байгааг баталгаажуулдаг.